хотод нутгийн зам одоо минь Өцөгийн бэлшсэн энэ сайхан бэлэгтэй өдрийн хаан амрыг айлтгаж хатан мэндэгтэн уламжилж ад шаргал ирүүлэх хамгийн сайхан бүхний хүсээр өж мэдчилж байна. Бүхнээс шиг хамхар өвгдийг хойчийг залгаж бид орчлон дэрдэг хөлчүү зэрэглээд их талын зайд хөлөг шиг дүүхэлц гэж хүн болдгоо. Удман үлдээж бийсэн бас баадаг урсах хол шиг амьдрал тэгээд л хөөрдөг энгэрт нойрсох үтгсэн зайд орч үлдсэн зайд оршоод их газартан шингэтэл дураар бид амьдрдаг юм аа. Өтгөс бидэн орчдөг ав хайрхан минь өгд өрөөрөн тамгалсан алтан тал минь агт талын цэнхэрхээ ангх хол минь адуут нутгийн бор нөмөр ноён хайрхан минь цоглож уулзахад захгүй их тал цуурч отоход араас таллах нутаг буцаадгүй хэд тэрч өгтөх элэг буданд хорвоод бидэн донаасан зай төрлөг нутагтан эзэн байж төр тисон хүнлэн дээдэлсэн удам судран ариун байлгаж өгсөө гарлаан өвлүүлэн үлдээсэн жажа ёндон өвгдээдэс минь үй уламжтан дах ясан шилтэй өргөгдтэн үлдэх нэр хүндтэй өвгдээдсэн хүндлэх ариун журамтай өтгөс буурлын одмын хэлхээ жажа ёндонгийн урсад билээ. Ингээд энэ сайхан бэлэгтэй өдөр жажа ёндонгийн урсадын хоёр дахь хөргийн баяр энхүү өндөр үдэ нээж эхлэж байна. Өрөө хүүхдүүдэд нь ад шаргал өрөөлийг хамгийн сайхан мөнгөнийг хүсэн гэрээ. Бэлэгтэй сайхан өдрийг сонгож жаргалтан их талдаа жажа ёндонгийн өрөө хүүхдүүд цуглаж ураг удмынхан хоёр дахь ургийн баяраа хийж байна. Ингээд өвгдээдсэн их шүтэн болсон ураг удмынхан тугийг мандуулж өнөөдрийн энэ сайхан баяр цэнгэл эхлэж байгааг хэлэхэд таатай байна. Энэ сайхан ураг удмын туг мандуулах ёслын үйл ажиллагаа энхүү эхлэж байна. Ураг удмынхан энэ сайхан хоёр дахь ургийн баярын тугийг мандуулах эрхэм хүндтэй хүмүүсийг хүндэтгэлийн хаамарт орон залгч байна. Жажа ёндонгийн хоёр дахь ургийн баярын энхүү өндрүүдээ нээж ургийн баяр маань эхлэж туг маань одоо төв талбайд орж ирж байна. Ингээд тугийг мандуулна хэмээн жажа ёндонгийн сандуун халтар өдгөө өнөөдөр 86 настай эрхэм хүнийг ураг удмынхан тугийг мандуулна хэмээн орж байна. Боловсролын салбарт одоо насааран ажиллаж боловсролын тэргүүний ажилтан алтан гад содонтой ёндонгийн сандуун халтар таныг орж байна. Дараагийн туг мандуулах эрхэм хүн бол ёндонгийн Цэтэн Самбуугийн жижиг гаваагийн том охин Том Шавдар өдгөө 88 нас хүрч байгаа эрхэм хүнийг та бүгдийн өмнө орон залъя. За Шавдргаа бол улстан олон жил ажиллаж алдар дэлхийн 2 дугаар одонтой төмөр замд нийт 30 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаанд олон удаагийн авраг Улаанбаатар төмөр замын медалууд хүндэт төмөр замчин хөдөлмөрийн хүндэт Улаанбаатар төмөр замын 80 жилийн медаль Монголын Ахмадын хорооны хүндэт Ардын хувьсгалын 90 жилийн медаль тусгаар тогтнолын хүндэт Уран аймгийн 80 жилийн медалаар тус шигнэж байсан ийм эрхэм хүн байна. Дараагийн туг мандуулах эрхэм хүн бол Оргийн Виктор өдгөө 80 насыг хүрч байгаа эрхэм хүнийг хүндэтгэлийн хаамар орон залж байна. За боловсролын салбарт мөн одоо насааран ажиллаж за төр засгийн төрийн одоо өндөр хөдөлмөрийн аяны улаан төгийн одон оршигнагдсан Виктор таныг орж байна.
халуун сагналагдчихлаар өрн авъя. Дараагийн туг мандуулах эрхэм хүн бол Ёндонгийн Сандуун энэ биш Ардын айрмын бэлтгэл хурандаа за нэр дурдсан хүмүүс та тугийнхаа наар гарч ирэхийг урьж байна. Дараагийн туг мандуулах эрхэм хүмүүс бол Ёндонгийн хүү Сандуун Гемагийн охин Дончлын Энхбаатар. За эрчим хүчний дулааны зөвлөх инженер энэ хүн байгаа. Эрхэм таныг хүндэтгэлийн хаймар орон залъя. Дараагийн туг мандуулах эрхэм хүндтэй хүмүүс бол Ёндонгийн Сандуугийн Отгийн Зэхүү Багаавацрын гончигдэрч таныг өрөө. За хойрын бизнес эрхлэгч. За та бүхэн мэдэж байгаа Shark Tank ба нэвтрүүлгийн шилдэг оролцогч, шинийг санаачлагч, за торхны үйлдвэрийг санаачлагч, хойрын бизнес эрхлэгч Багаавацрын гончигдэрч таныг өрөө. Дараагийн туг мандуулах эрхэм хүмүүс бол Ёндонгийн хүү Хянгарвын охин Сэвлийн ач охин Түмэн жаргалын энх хүслэн. За энх хүслэн маань энэ жил 12 дугаар анги төгсөж хүү булсад Амны ухааны их сургуульд одоо суралцах эрхэм бичгийг гардан аваад байгаа. Энх хүслэнгээ өрөө. Өсвөрийн тэквондогийн улсын аврагч шалралт болон Хүмүүнзэгийн улсын аврагч шалралт тэмцээний тулааны алтан медаль, мөнгөн медаль 2018-аас 19 онд Монголын охин Ким Ён 2018-ын олон улсын тэквондогийн тэмцээний алтан медаль энх хүслэнг урьж байна. Дараагийн туг мандуулах эрхэм хүмүүс бол Ёндонгийн Хянгарвын Халтрын Зэхүү Чимбатын Батуингийн амжилтаас дэлхийн аврах шалралт тэмцээний шилдэг 8 шалгарсан 2017-18-19 оны улсын авраг олон улсын тэмцээний алтан мөнгөн медаль Монголын гимнастикийн холбооны 2018-2019 оны шилдэг тамирчин спортын дэд мастер. Дараагийн туг мандуулах эрхэм хүмүүс бол Ариун болтын Ачир Эрдэнэ олон улсын шатрын холбооны дэд мастер Монгол улсын авраг Азийн олон удаагийн авраг Ариун болтын Ачир Эрдэнэийг орж байна. Олон улсын шатрын холбооны дэд мастер цолтой. За 2014 оноос бол Аз ТV-т бол амжилтаараа өнөөдрийг хүртэл гайхуулж байгаа. Олон улсын шатрын холбооны дэд мастер Ариун болтын Ачир Эрдэнэ Жажа Ёндонгийн ургуудмынхнаас өнөөдөр энэ 9 алдартай эрхэм хүмүүс өнөөдөр ургуудмынхаа тогийг мандуулахад бэлэн болсон байна. Хамтдаа хүлээж авъя. Өнөөдрийн сайхан бэлэг дэмбэрэлтэй өдөр ургуудмынхаа хоёр дахь хүргийн баярыг нээж үг хэлнүү хэмээн таагдах өмнө Жажа Ёндонгийн Хянгарвын охин Сэвлийн хүү Доржсүрэнгийн Түмэн жаргал Прогресс логистик компани гүйцэтгэх захирал Түмэн жаргал таныг урьж байна. Мөн
Оргийн Викторийн хүү Авшутын компани ерөнхий захирал Шавгийн гомд таныг таавдихээ хадуу сайхан алгадчнаар орон залъя. Таны сор олонхорд маань намайг энэ ч боддог. Бидний үргэлжлүүлсэн тасны үрс хэд дахин үрсэж эргэн эрс өсөн дөчж байна. Онцлог хугацаанд манай однуураас Монгол улсын тулан хүрээ модон мэдээлсэн одоороо дөрвөн бүгд одоороо маань ургаж спорт Бидний үдээс маань уран дархан нэлээд барайж ажилчдын малчин хүмүүс юм аа. Бидний хаан хоёр хүмүүстээр батлыг бодож байна. Үүнд гэрүүлийн батлыг Алпичмигээд насан туршдаа хамтдаа хамт хадгалж үдээс минь маш их хөдөлмөр ажиллах хүмүүсээс мөрөж хөдөлмөрийн хаан хүмүүсээр сайн амьдарч байна. Үдээс минь Орвал айтар сайхан хормонтой хураач оноо нэрмтэй төсөлсөн бүрдүүлж тэдний өнөөдөр бахарж байна. Эсэх нүдрүүдийг хандуу баа уулсан надад залуус баа уулсан нарийнч бүгд багцуун тогтноод сайн баяраарай. Таа бүхэндээ сайн сайхны хүсье ёо. Эхэм үндэк ураг удмын ахан дүүсээ өчгөс буурлуула эдгээр залуусаа эрх хонгор хүүхдүүдээ эхэм жочтоо та бүхэндээ тэгэр сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өөр дэцхийн буураар хамгаалсан цэлгэр талын энэ сайхан дэнчдэр ураг удмаа хоёр тоо уран зуграад байна. Бид өнгөрснөө дурсан санах өнөөдөр баярлан багтах багааштай хүчин тэмүүлэх эрч хүчийг авахар зарим ирчээлээ. Зуунаар гიშгдэг түүхийн хуудсанд ураг удмаа түүхэн улам тодоор бичиж үлдээх ховрхон сайхан загшин бидэнд тохиожээ. Бид ичээсээ хүндэлдэг ижил ханаан хайрладаг ажлыг хичээнгүй энгүү даруу өвдийн удам билээ. Энэ эрхэм сайхан чанаруудыг төвчдийн идэвхтэй цагийн илэрхийлэл болсон та нартаа их баярлалаа. Уусамжаарай төөхөр баяр баясгалан дүүрэн дэлгэр их баяр маань эхэлж байна. Газраас зорин ирсэн эхэм та нартаа эрүүлэн саруу сайхныг үсээрөө сайхан баярлцгаагаарай. Баяр маань эхэлж байна.
Энэ өдрийн амар амарлан айлтгаж мэдчилье. Баг гавагийн үр хүүхдүүдээс та нартай мэдчилгээ дэвшүүлж байна. За ингээд хүүхдүүдийн талаар баг тавчхан танилцуулъя. Баг гаваа нутгийнхаа миний аав сандантай гэр бүл болж 7 хүүхэд төрүүлж өсгсөн. Одоо 7 хүүхдийн төлөөлөл энд зогсож байна. За том шуудр гэдэг энэ түрүүн төг өргөсөн энэ хамгийн ахмад 88 настай том шуудр нь оюун сумын харьяат содон дөржөө гişүнтэй гэр бүл болж 11 хүүхэд төрүүлж өсгсөн нь одоогоор 34 орхийн 121 үлээ болоод байгаа. 30 ач 51 30 440-тэй болоод байна. Том шуудр эгчийн маань үр хүүхдүүдээс 2 нь энэ төмөр замд ажиллаж аав ээжийнхээ ажлыг өвлж авсан. Одоо энэ сар цамцтай том хүн төмөр замд вагоны машинист хийж байсан. Одоо өндөр насндаа гараад байгаа. За дараа нь Цэрэнбүрүү гээд манай эгч байсан 1936-аас 1972 онд амьдарч байхдаа Говьлтай аймгийн харьяат Сандуйжоо гişүнтэй танилж 7 хүүхэд төрүүлж өсгсөн. Халтар одоо энэ Өвөр хангаад амьдарч байгаа улсууд бол таних баах. Өвөр хангаа аймгийн эмнэлэгт насаар ажилласан, эмнэлгийн тэргүүний ажилтан, баруун баялаг сумын харьяат одоо энэ манай энэ хөрөн ах Балжинамтай гэрлэж 8 хүүхэд төрүүлж өсгсөн. За удаахан баг шавдар. Одоо энэ шардайлтай баг шавдар. Бас 80 гарсан хөгшин байна. Цаатлаг дүнд өргүүлж явсан Донжин гэж хүн байгаа. Чари богод 2 хүн байна. Тэрний үр хүүхдүүд одоо Төрөв сүрэн Шима гэдэг 2. Төрөв сүрэн гэж гараа. За түүний нөхөр Гандмөр ах болж байна. Ах баяр сайхан гэр бүлийн хамт Өвөргөн аймгийн тархи цомд ажиллаж амьдардаг. За оюун хөөр эмнэлгийн байгууллагад ажилладаг. Эрүүл мэндийн тэргүүний ажилтан. Манай аавын хамгийн бага дүү 100 баялаас өмнө ажиллаж амьдардаг. Одоо ирсэн. Байна тэгээд насан дээр гарсан төгсөн байна. Тэгээд түүний өөр хүүхдүүд хөргөн нэвхээ байна. Таватлам тийм. Бас дээрээс наачаад мэдхгүй наа. Тэгээд та хүүхдтэй сайхан надаарай гэж. Охиных нь ганц охиных нь том охин байна. Балам цэцэг гэж би хүн байна. Манай ээж болохоор айлын ганц өвгүүд. Цэцэг Балжрын Балдан гэж хүн байсан юм аа. Тэгээ манайх болохоор ээж болохоор ганцаараа тэгээ одоо манай ээж 4 хүүхэдтэй. Тэгээд хамгийн том ах маань өвд болсон. Тэгээд одоо 3 охин дүү өнөр манд 2 дүү маань би ингээд гуруулаа өвдсөн байна. Тэгээд одоо манайх одоо энэ удаа биднийг одоо ирж сурж байж ингээд биднийг олж авч энд авчирч ингээд энэ сайхан ургийн баяр дуулуулж та бүхэнтэйгээ уулзуулж бид нар бол одоо ерөөсөө өвөөгөө өнгөрсөөс 1986 онд миний өвөө өнгөрсөн Улаанбаатар хотод. Тэгээ өвөөгөө өнгөрснөөс хойш ерөөсөө бид нар өвөөгийнхэн талаа хүмүүсийг бид нар бүгдээрээ мэдхгүй байж байгаа. Тэгээд одоо энэ Наранты ягч маань биднийг суран байж, хайж байж, тэгээ биднийг энэ удаа ингээд оролцуулаад биднийг бүгдээр одоо ингээд би 2 дүүтэйгээ гэр бүлтэйгээ дүүнэрийнхаа гэр бүлтэй ихцтэйгээ ахыхаа биднийг гэр бүлтэй ингээд бүгдээр оролцуулаад байна. Маш сайхан байна. Маш их баярлалаа.
намаа бид гурав намыг бол манай хайнаа энэ намдаг гэж хайргийн цагтаа газар ажилладаг. Тэгээд манай дунд дүү байна энэ одоо Нөврөн аймгийн сумс үжиний газар инженер хийдэг. Тэгээ энэ болохоор одоо манай хүргэн хамгийн баг дүүгийн нөхөр Игтэр гэж бай. Хуваар ажил бизнес эрхлэдэг. За цаатайг нь болохоор миний ахын одоо эхнэр манай биер хичээнэ халтар гэж Улаанбаатар хотын шүдний эмэгтэй ажилладаг юм аа. За тэрний цаатайг болохоор манай хамгийн баг дүү Игцэг бас нөхдөг хоёулаа хуваар бизнес эрхлэдэг. Бид ингээд ингээ өөр ажлаар нийлээд манайх одоо нэг 30 гаруй хүмүүс байна. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ манай дүүнэр одоо өөгийн минь зэнцэр ачсанцар энэ хийж та бүхэндээ бүжиг гэж үзүүлдэг нэ. Ишгэ төвшөлье. За тэгээ та бүхэн Me voy acercando y voy armando el plan. Solo comenzarlo se acelera el pulso. Ya me está gustando más de lo normal. Todos mis sentidos van pidiendo más. Esto hay que tomarlo sin ningún apuro. Сайхан ургуудынхандаа зориулж бичсэн шүлгээ уншиж үзүүлье. Оршоо зогсож байна. Түмэн өрс минь хөх тэнгэртэй сүсгэл. Түшиг буян хоёроо цацлын сүгээр ариусга. Түүхийн хуудсанд мөнхрөх ачлал болох учиртай юм. Төвшин жаргалын өх. Эрхлэл болох төөрөхтэй юм. Хэдэн зууныг өртөөлн төгсөн өвг эцгийн нэр алдар. Хэрмэл талын ногоон динжид сүндэрлэн босох тавилантай ажээ. Хэлэх үг захих сургаалаа хөх тэнгэртэй өргөнд тэгсэн. Хээлэн үлэх салхины аясаар ухаан бодох хувьтай байжээ. Алтан араар бидэндээ учран залхахын ерөөл тавьсан агуу эцэг минь хөх тэнгэртэй алаг үрсээрээ бахархаж суугаа. Ариун хайр энэрлэр хөвлөгдсөн азай буурлуудынхаа нөмөрт аяа үр хойч бид нар буйныг тангидэн жаргаж суунда. Омог бардам орших орчлонгийн үнэт өгсаа. Онгийн голын хөвөнд ургаж мандсан нар. Оны хөх яргыг гайхуулж төрсөн удам. Овг нэр минь барчхан өвг дээдэс минь яндан. Эви минь химэн талгаг минь идэх миний буурал имээ. Эрийн торгон альчуура ингэртэй зөөсөн охин байх та. Эргээд дуурцагдах ариван түүхтэй энэ л миний өвөө гэж эрмэл талын сэвшээг салхинд гайхуулж байсан болов. Тэр л үеийн намуу салхи он дамжин цөөр айцаар биднийг учруулж тэнүүн талын буян төвгийн минь гавьяан далалсаар биднийг учруулж тэртех уулс учран залхахын цагта удмаа мэдж явах хэмээн биднийг учруулж тэгш дүүрэн жаргал баясал буян заяаг нь өвлөхөөр дэрсгэн үрсэн үрс бид нар хүйн холбоогоор энд учирчээ. Бид бол хаан өвгдийн бардам заяат халахын хархүүгийн удам хаанч дээдлэн сүсэглэх хан хайрхны нутаг хавдшгүй ариун ёст Монгол омогшилт төмөн хагцах учиргүй төрсөн жаажа яндагийн бүрсада. За баярлалаа. Тэрөө Ямдангийн хангаруу Олгор халтар Виктор Совсон Цэвэл оюун Балжин ям 10 гээд хүүхдүүдтэй өнөөдөр энд бас нэг учир та нарт бас хэлэхэд хоёр хүүхдээ өөрийнхөө хоёр төрсөн дүү дөрвүүлсээ Дамзангийн ориг гэж бидний өвөө эмээ дулам хоёулаа хянгаруу дулам гэж тэр хоёр үнтэй хоёр талаар хоёулаа төрөл байсан. Тэгээд төрлөөсөө хоёр хүүхд төрөж авсан. Тэр нь миний ээж Виктор, миний нагцах Балжин ям ах мань байсан юм аа. Тэгээд одоо энд үргэлжлэн ирсэн ингээд төрсөн экстүү дөрөв Виктор манай ээж Виктор байна. Лувсаах, оюугч, ардах гэдэг дөрөв байж байна. Тэгээ тавхан бүгд таньж байгаа хаа. Би одоо Яндан жажаа өвөгийн хамгийн том охин Догоогийн
өрсөд байна бид бүгдээрээ. За тэгээд миний ээж догоо нь цэрэн норпил, дангины цэрэн норпилтэй нийлээд 10 хүүхэд гаргасан. За ингээд ахын дүүс бүгдээр ингээд танилцуулъя. За миний ах хамгийн том ах Гант тулга. За Гант тулга нь 5 хүүхэдтэй сансарт амьдардаг 30 жил хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд амарч байгаа. За миний ах Эрдэнэ бас 30 жил хөдөө аж ахуйн салбарт ажиллаад гавьяаныхаа амралтанд амарч байна. За миний эгч хичээ хорлоо байна. За миний эгч хичээ хорлоо мал маллаж амьдарч байна. За түүний 5 хүүхэдтэй. За түүний нөхөр нь Батмөнх байна. Батмөнх нь тээврийн салбарт 30 гаруй жил ажиллаад гавьяаныхаа амралтанд амарч байна. Түүний охин хүү нь одоо Бавуу энэ Уранга аймгийн малчин байна. Дулам нь ноён сагил компани Няхлан бодогчоор ажиллаад охин жаргал нь энэ Уранга аймгийн хаан банкнд эдийн засагч хийдэг. Сувдаа энэ Уранга аймгийн бүрд сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байна. Тус хөдөлмөрлөд амьдарч байна. За түүний дараа Тунгалаг Уранга аймгийн 9 зуулд амьдардаг. Миний эгч болохоор эрүүл мэндийн байгууллагт одоо 25 жил ажиллаад эрүүл мэндийн салбарт 25 жил ажиллаад гавьяаныхаа амралтанд орсон. Төрийн одон алтан гац медальтай эрүүл мэндийн яамны тэргуун цол тэмдгээр шагнагдсан. Одоогоор гавьяаныхаа амралтанд Уранга аймгийн 9 зуулд амьдарч ажиллаж байна. Түүний нөхөр нь мөн Цэнд базар нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаад бас гавьяаныхаа амралтанд авсан. За түүний хүү Цэнд базрын Үлзий баяр нь Галерей Монголиа компани захиргаан шат төгсрөлтийн захирал байдаг. Түүний охтууд нь мөн ТV6 телевизийн сэтгүүлч мэргэжилтэй Улаанбаатар хотод амьдарцгааж бүгдээрээ ингээ ажил хөдөлмөрлө хийгээд сайхан амьдарч байна. За тэрний дараа Ганбаатар 2 хүүхэдтэй Улаанбаатар хотод амьдардаг. Мөн хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаад одоо хуваарай бизнес хийдэг. Ганболд 2 хүүхэдтэй хуваарай ажилдаг. Дажгүй энэ түүний эхнэр нь дажгүй хуваарай ажилдаг. Ган төмөр 2 хүүхэдтэй зол жаргал хуваарай ажилдаг. За түүний дараа би одоо охин хончин байна. 2 хүүхэдтэй. Миний нөхөр Бачаргал тэр хүн байна. Бас одоо ингээд бид 2 хуваарай Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Миний хүү Балцөх нь уул уурхайн компанид ажилладаг. Охин Гантиг маань нийгмийн ажилтнаар ажилладаг. Хүргэн хаш эрдэнэ барилгын компани архитектор хийдэг. За миний дүү отхон тогт хамгийн бага дүү отхон тогтох энэ хуваарай ажил хийгээд Улаанбаатарт амьдарч байна. 3 хүүхэдтэй. Хамгийн том хүү хулна нь улсын онцгой байдлын газарт одоо Батлан хамгааллын сургуулийг төгсөөд улсын онцгой байдлын газарт хими дасгийн даргаар ажиллаж байна. Мөн түүний дараах охин нь Хүсгэл аймгийн хүний хэмчээр ажиллаж байна. Ингээд тус бид нар ажил хөдөлмөрлөө хийгээд сайхан амьдарч байна. Ийм ургийн баяр зохион байгуулж байгаа энэ бүхэл хүмүүстэй аз жаргал сайн сайхныг хүсээд дахин ууцхын өрөөл дэвшүүлж байна. Тэгээ энэ мэдчилгээг одоо хянгаравын догоогийн үр хүүхдийн зүгээс өргөе. Hãy subscribe
За миний өвөг эцэг данши цэнт гэдэг хүнтэй гэр бүл болоод хүү асан хоёр дөрвөлсэн. Тэгээд миний өвөг эцэг дадлгар үр удам. Тэгээд 10 хүүхэд төрүүлж өсгсөн одоо 30 гэр бүл болж 160 гаруй ам бүл болж аривжин өргөцсөн байна. Энэ дотроос төрөл төрлийн мэрэгжил эрдэм мэдлэгийн боловсролоор шалгарсан олон үр аж зээнэр бий болсон. Ингээд манай ургийнхнаас мэдлэгээ төвшүүлнэ. Зогтохын хүргэн Өвөр Хангай аймгийн хөгжим драмын театрын хөгжимчин 30 улсын уугууд иргэн шавдарж мог тэнгэрийн нар миний мөнгө санаан дэлбэ Ölçüyü sanan zavç, darçüyü sanan zavç, ölçüyü sanan zavç. Dans ne karendakit orun olmuşsun, etiresmin, eto boyun sanatat okey, ete tenden bir her teşuk. Edrettin harvak, isteyen bir tutlem, edrettin heri, isteyen bir bitirsin, ingu koydu, isteyen bir sırıtın, ece tenden bir her teşu, ece tenden bir her teşu. Чингис болч бантхасцэн агуу дэсмин амийн ботч хагви тэмцэж явсан аруун дагшин онгон шүтэ миний их нута ахта ханган бэнгэн даваадэ хаттэг намсын дууршүтэ аваадагта гарч та хүндээ хөмтгөл зүйлийг сима ингээд энэ хүмүүнтэй зочдоос онцолж ардын боловсролын системд 40 гаруй жил ажилласан багшаар бараг 60 жил багшилсан одоо 82 насны сүүдэр зоголж өнөөдрийн баяртаа хүрэлцэн ирсэн хөргөн бэрхүү октоодтайгаа ингэж сайхан өргөндөг баярлж байгаа Самдуйн Халдар ахыгаа урьж та бүхэнд мэдлэгээ зөвшөөрөхийг хүсэж байна. За нургын сайхан баяр болж бид баярлан тэнгиж байна. Энэ манай өвөм сайхан нутаг ямар өргөн дэлгэр, ямар уудам, ямар гайхамшигтай гэдгийг бид өнөөдрийн хуруур нар хур ингээд ихшилсэн энэ сайхнаар харж байна. За би бол аав ээжээс 16 хүн айл гэр болсон 10 за багада эндсэн Бостын гаргах юм бол энэ 10 гэр бүл болсноос өнөөдөр 8 гэр бүлийн төлөөлөл бол энд ирсэн байгаа. Ийм. За ингээд тэр 10 төрсөн 10-аас одоо байгалийн жамаар Бурхан тэнгэр тайцнаас гадна одоо
3 үлдээд байгаа. За хамтдаа хэд бол бий байгаа энэ халтар гээд нэг хүн би аав ээжээс 7 тоног төрсөн юм. Миний дээр 2 ах 4 гэж. Миний дор одоо 3 эрэгтэй дүү, 2 эмэгтэй дүү байсан ийм юм. За одоо миний дүү Нориган байна. Эмэгтэй. Миний отгон дүү галгадамтаас ихэж яасан энэ биш байна. Энэ бол армийн дэд хурамдаа цолтой ийм хүн. За энэ ургийг судлаа 7 үе хүртэл судалсан. Миний дээд өвөг бол манх гэж. Тэгээд зэжээ юм би сандой гэж. Энэ хүний 13 хүүхэд өнөөдөр 200 гараад явж байна. Удам яриад. За тэгэхээр би өнөөдөр энэ монголчууд ямар гайхамшигтай юм гэдгийг зүгээр энэ нутгаа багтаж 2 үг хэлье. Хөхтөмөн уулын хангаа, хөшиг намын тадын хангаа, уудам нэгдэр говийн хангаа, онгон утга өвөр хангаа. Удам ухсаамын Чингис хаан, ухсаамын нүүдэлчин Монгол. Хөхтөд таних тэмдэг нүүдэлчин Монгол, таних тэмдэг Тэнгэрээс тавтай хөхтөд байна. За ийм цэнгэн гардуу бидний хийм юм. Тэгээ манай хаадын удам нэг 1000 дурсгал орсны хөндий хархан гэдэг энэ түүхээс ийм улбаатай энэ галангуудтай бид өсч үрдсэн юм. За миний одоо унсан газар бол юу юм нэ өөрөнгө гэж өөрөнгө ч бид тэнд ийм юм. Онгон утга өөр хангаа унсан бидний болоогийн гэр бүлийн хүн дундгийн таваа дэрэгч минь байна. 8-9 хэд хүүхдэд 8 хүүхэд өсгөж өндөлгсөн. Тэгээ өнөөдөр энэ ургийн байг таавсан холоос хүүтэйгээ бэртэйгээ хүрээчтэйгээ ингээ хүрэлцсэн. За таваа дэрэгчтэй сайн сайхныг өрөө. За манай хамгийн том эгч энд хүрэлцсэн загар тусам. За Улаанбаатар хотод түрүүнг шүдний эмчгээд байсан дээ. Манай эгч маань бас шүдний эмч юм. Долгор эгч маань байна дээ. За энэ бид нар одоо эцэгхээс энэ юу вэ? Долуулан байна. Бүгдээрээ хотод байгаа. Тэгээ ганцхан хөдөө байгаа. Мянгат болчихсон цог өдрөх гэдэг юм. Энэ нутаг усандаа гумаа гэдэг ба. За энэ манай ээжийн талын хамгийн том ах Отгоо гэж эх орны тайнд оролцож явсан элмэг адуу малтай ноцолдож адуу чи явсан хурд урдуулж явсан энэ хүний гэр бүлийн хүн Цэрэндлгөр эгч маань өнөөдөр 88. За 86 настай бас сайхан байна тий. Эгчтэй сайн нэгрээ бас энэ ахмадуудаа сайн алгач тийм ээ. Манай Халдархын гэр бүлийн хүн Ховд аймгийн Дарив сумын харьяат Чулуунбат гэж их юм хүн байгаамаа. За энэ хүн бол манай хамгийн том ах, манай ээжийн хамгийн том ах Отгогийн лам сүрэн гэж хүн байгаа. Тэгээ өнөөдрийн энэ арга хэмжээг сайн сайхан явуулах гэж их хичээсэн. Яасан гэлээ? 3 гэр барьсан 6 хон төхөөрсөн гэж байгаа. Тэгээ ингээд баяр наадамдаа орж ингэж зүтгэж байгаа. Одоо хүүн Нохой цаан гэж аймгийн алдарт яаж. Улсад дааган лав баяа хотод болж исэн. За аймагт бол олон хайрг төрөө авсан. Энэ ёслолын бидэн төрүүлсэн улаан алцтай өргөг барьж бас энэ баяр наадмаар чимж оролцож байгаа. Ийм хөдөлмөрч хүн байгаамаа. За манай энийгч түрүүн Чулуунбатагч Ховд аймгийн Дарив сум байсан бол энэ хүн Сэлэнгийн баруун молонгийн харьяат юм байна. Тэгээ манай жажи яндаг их бас холоос хань мэн авч бас энэ яс угсаандаа бас их анхаардаг байсан байна. За ингээд дэлгэр сүрэгчтэй сайныг өрөө. За энэ 78 настай Нятас эгч Сэдишийн Нятас эгч манай ээжийн дүү Баатар ах гэж юм байсан. Одоо энэ үр хүүхдүүд нь байгаа. Нятас эгч маань 76 наслаад сайн сайхныг өрөөж бас энэ арга хэмжээнд оролцож байна. Их баярлж байна ахмадуудаа. Тэгээ энэ сайхан нутагт ирээд ээжигээ их саналаа. Зүүдл чонлоо үнсүүл сэрлээ. Одон суусан буурал тэргүүнэн бурхны өмнө гудайлгаж булаг хайрхан баян хангалтгийдэн сүүгэн өргөж ижимэнд харагдлаа. Булаг шамд буурал хайрхан улсаа тайвтал ижигийн бий дуудахад булаг шамд салхитал ижимэнд уулгалдаад хүүгэн тэрч үнслээ. Ижигээ би зүүдл чонлоо. Ижидээ би үнсүүл сэрлээ. Ижи нартаа сайн сайхныг өрөө. Үнтэй ачтай
хүнси азаа буурал өвгөө хүнси ингрэж өсгсөн ээжээ хүнси эхлүү жаргах эмээгээ хүнси ааш ятам ихчээ хүнси аврах хүчтэй ахаа хүнси эрдэн заасан багшаа хүнси Run around, throwing that dirt all on my name. Cause you knew that I'd call you up. You've been going around every party in LA. Cause you knew that I'd be at one. Oh, I know that dress is karma, perfume regret. You got me thinking about when you were mine. За, алдлаа. За, Монгол орны хамгийн том голыг нэрлэнэ үү гэсэн байна. 1 5 сэлэг биш байна. За, нэг алах сууд өгөл. За, дүүчээр болохгүй шүү дээ, тий? Ээж хэн гэдэг вэ гэж? Нэг. Англи хэлний цагаан толгойн дарааллын хамгийн сүүлийн үсэг. 1 2 3 За, зөвхөн. За, англи хэлний цагаан толгойн дарааллын сүүлийн үсэг зөвхөн. За, дараагийн. Монгол дээдлийн төвчийг торгох гогцоо осрыг нь юу гэдэг вэ? Хүнчлэг унши. Эрхэм өндөд энэ мөнх мөрөв танд ураг удам ахан дүүстэйгээ учран зодох 2 дахь ургийн баярыг тохиолдуулан бага насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан анхаа тэмцээнд Афал самба оюун ухаан хурдтай сэтгэж бусдыгаа мандайлан гутгаар байр эзэлсэн баяр хүргэж өргөмжлөл өн үхий зүйлээр шагнаваа гэсэн байна. Бэргэн ухаан дэлгэр гутгай. За ингээд баярыг зохион байгуул. Даваагийн өн хүүхдүүдээс анхаа тэмцээний шагныг гардуулж байна. За, тэгээ аваа. Маш гараараа хөвгтүүд бид явж байгаа хөвгтүүд. Тэмдэгтэй юу? За, яа гэмтэй мэн. Тэнийгтэй зурцлоо. Да, тэмдэгтэй юу? За, баскетбол зурцлоо. За, битэг доостоо. Маргаш ирсэн. Төрсч өссөн усан нутаг Анголынхаа хөвөнд энд бүгдээрээ хуран цугларсан ураг удам ахан дүүс та бүхэндээ энэ сайхан өдрийн үлцээртэй мэндийг өргөн дэвшүүлж байна. Энэхүү баяртаа бид бүхэн ураг удам ах дүүсээрээ хуран цуглаж байгаа хамтдаа ингэж баярлаж сингэж байгаа өвөг дээдс маань бид бүхнийг сайхан үнэтэй сургаалаа өглөөж үлдээсэн нутаг усандаа нэр хүндтэй ахан дүүсээ орж гарахт нь хэдэн ундаа сайтай нутаг усаа хайрлан хамгаалж дахин шүтэж явсан буян заяан бид хүнд ирсэн байхаа гэж миний хувьд боддгийн. Өнөөдөр би энд ураг удмынхаа 60-аас дээш настай ахмад буурлуудаа та бүхэндээ хүндэтгэл үзүүлэн хуран цуглууллаад ингээд харж байхдыг сэтгэлийг хөдөлж байна. Та бүхэн бол бид бүхэн бол та бүхнийхээ үргэлжлэн тэгээд энд хуран цугласан азаа буурлууд ахмад наснууд та бүхэн маань урд насалж удаан жаргаж үр хөвгтүүд бидэндээ олон жил үнэтэй сайхан сургаалаа үргэлжлүүлэн цаад сургаж яваарай гэж та бүхнээсээ хүсэн өрөөж байна.
тухлах аав шиг түүшигтэй холоос ирлэх бараан сүртэй огон тала дөнгөрлөн ханхайсан ноён хайрхан бидний шүүтэй Sen uyning uyt takhin şutsen dan toldan min orgen heldihe yangın urusçin oçirın zonhod tanga gerledi Ejin örgсөн сүшиг ёролтэй элсэн говьруу ярсан урсгалтай одныг ундaalж амьдрал бэлгэлсэн анги мөрөн бидний аршаа өр хачтаа Sen uyning uyt takhin şutey gan tuldan min orgen heldihe yangın urusçin oçirın zonhod tanga gerledi Өнөрдөж бэлчсэн алтан тал минь бидний нутгаа өвгдээцээс уйдан өнөө хүртэл мадмаасан нутгаа урагчтан удууж үлдээсэн Sen tanrı tuldan min orgen helhe yangın urusçin oçirın zonhod tanga gerledi ur hoştan uduj uldesen şutey tan tuldan min orgen helhe yangın urusçin oçirın zonhod tanga gerledi oçirın zonhod tanga gerledi За эрхэм өнөөдөр үзэгч та бүхэндээ бид бүхэн Жаажа Ёндонгийнхны ургийнхны одоо баяр наадмыг одоо хүргэж байгаа. Тэгээ энэ баярын үеэр одоо бид бүхэн халрахтайгаа уулзаад байна. За сайхан зусч байна уу та? Сайхан зусч байна. За баяр наадмыг сайхан болж байна. За сайн зусч байна уу? Сайхан зусч байна. За тэгэхээр одоо бас таны хувьд одоо өнөөдөр хүрэлцэн ирсэн энэ сайхан ургийнхны хамгийн өндөр настай гэж дууллаа. Тэгээд одоо энэ өөрийнхөө энэ ургийн удмынхын талаар бодж явдаг зүйл бас юм. За Жаажа Ёндонгийн урга удам бол өнөр өтгөн юм болсаа. Манай аавын энэ аав бол эцэгээс эсвэл төрсөн юм уу юм.
За ингээд манай аав бол урт настай, удаан жаргалтай, уран ер нь ингээд үнэхээр гайхамшигтай хөдөлмөрч хүн байсан юм. За ээж маань бол үнэхээр одоо цагаан ээжэд нэрлэгдсэн. Сүүл цагаан ээжийг борлуулах энэ дээл говцсыг талаар үнэхээр уран ийм хүн байсан. За бид аав ээжийг үнэхээр хөдөлмөрчрийг өвлжсэн хүн ийм. За ингээд аав ээж маань өнөөдөр Тэнгэрийн дээд тэнгэрээс биднийг харж байгаад өөр ачтар энэ 10 талын үргэлжил алтан тал ангийн голын одоо зүүн боронхгийн зүүн талд одоо энэ ургын мэйрийг хийж байгаа энэ сайхан уулан дэлгэр нутагта өнөөдөр зуны өгөөмөрийн дэлгэр өдөр энэ ургын мэйрийг одоо тэмдэглэж байгаад бидний өөр ачнаар одоо дээдстэй хүндэтгэл үзүүлж ингэж ирлээ. За би бол 5 хүүхэдтэй хүн. 5 хүүхэд маань бол төлөөдөл өнөөдөр бүгд энд ирсэн. Манай хөргөн бэрүүд тэгээд үр хүүхдүүд олон хүн ингэж ирсэн. Бид одоо урагтаан зориулж одоо шинэгээр асар барьж бэлтгэж бүхний хүчээр ингэсэн. За ах トゥ ус манай хүүхдүүд маань бол одоо ургын баяртай өрхийн хандвыг бол сая 200 мянга зүгээр энэ наадмын ажиллагаанд сая мянган төгрөг манай туул төгрөсөлнөөр бэлгэлж ингэж оролцож байна. Тэгээ би их эцгээс энэ айлгэр болсон 10 юм байгаа. Одоо энд бол 3 хүн үлдсэн, бусд нь бурхны оронд байна. Тэрний үр хүүхэд бол тоол 200-аар тоолохоор тийм гарын улс байна. Одоо энэ амьд цэрүүн байгаа нь бол одоо ахмадын хувьд бол би 80 гараад явж байна. Миний дүү одоо Норгин бол эмэгтэй багтаа энэ одоо 77. За түүний дараах дүү манай хамгийн отгон хүү энэ биш бол одоо 75 хүрж байна уу ийм юутай. За энэ бол хурандаа цолтой ийм хүн байгаа. За бид бол ах トゥ ус их олон. Тэгтэл одоо би бол 5 хүүхэдтэй хүн, 5 хүүхдийн 2 нэрхтээ, 3 нэмэгтэй. Энэ өнөөдөр тэдний төлөөлөл бүгд хүрэлцэж ирлээ. Ийм. За миний том хүү зоригт бол өнөөдөр сүүл толгоос эрчим хүчний инженерийн мэргэдлэр ТЭЦ 4-т одоо 30 дахь жилд ажиллаж байгаа ийм инженер хүү ирээд байна. За танаа ургийн одоо баяр болж байна. Тэгээд ургийнхандаа зориулж байгаа мэдчилгээ төвшөлгүй. За өнөөдөр манай Жаажаа Яндангийн удмын ургийн энэ өргөн дэлгэр сайхан баяр болж байна. Ингээд энэ баярыг тохиолдуулж ургийнхаа ахан дүүст болон залуучуудад захиж хэлмээр хэдэг байна. За юуны өмнө ургийнхаа ах トゥ төрөл сатанд бүгдээрээ эрүүл сарвал байж удмаараа сайхан байж одоо амьдралын сайн сайхныг тэтгэж ивэж явах болтугай гэж ерөөл төвшүүлье. За тэгээд ер нь бол манай энэ Жаажаа Яндангийн удмын энэ өвгдээд өвгүүд бол удмаараа одоо Монгол улсын төрч ёсны их анхан шатны өрхвөл болж тусгаар тогтнол газар шоогоо хамгаалж өр сад бидэндээ өвлүүл дамжуулж өгсөн их гавьяатай улс гэж бодож явд юм аа. Тэгээд энэ их баярыг тохиолдуулаад энэ өвгдээдс бол Тэнгэрийн орноос биднийг харж байгаа бах. Тэгэхээр Тэнгэрийн оронд байгаа өвгдээдс маань биднийг харж баясж байгаа бах. Тэгтээ бид бүхэн бол тэр хүмүүсээр бахархаж үлгэрлэн дуурайж хойчийнхаа өр садад өвлүүлэн дамжуулж энэ бахархлыг дээдлж яваасай гэж хүсэж байна. За сайхан баярлж байна уу та? Сайхан баярлж байна өмнө. Бастай сайхан баярлж байна минь станик.
Танаа ураг удмын баяр их сайхан өргөн дэлгэр болж шүү дээ. Баярынхаа сэтгэлээс хуваалцахгүй юу? Баярынхаа сэтгэлээс хуваалцахгүй та. Өө сайхан байж байна одоо энэс илүү яаж сайхан байх вэ? Эмээн бол одоо наашаа явж чадмааргүй яшиг яа тань явах уу гэж бодож ирсэн чинь харин ирчихэд одоо хамаагүй сайхан сэтгэл сэргчгэнд одоо ирж хачаа хүн чинь одоо юмд нэг сайхан тэгж энэ хуучин залуу шиг яваадахыг тгий гэх юм байчт юм байна шүү дээ. Тэгээд энд бол явна яах гэж гоё л болж байдаг. Ойр дуулцаагүй олон хүмүүст уулзч байгаа шиг тийм ээ. Тий, ойр дуулцаагүй байдгүй. Ер нь уулзаагүй зөндөө байна. Яг ир ганцхан дүү байдгийг аймагт чинь би авчихсан хойшлол ирсэн. Энэ ургийн баяр тэр жил одоо тав тэгэхэд нэг ирсэн. Тэгээд ерөөсөн дахиад одоо явж чадахгүй байх гэж үзчихсэн чи энэ жил ийм сайхан баярлалаа гэж баярлж байна минь. Өөрийгөө сайхан манай өснөг танилцуулаад гоо та. За яг минь 1932 онд төрсөн өөрөө хангаа аймгийн зүүн баялаан суманд төрсөн. Тэгээ яг одоо бага тэгэхэд үед чинь бага сургууль гэж байсан. Бага сургуульд нэг 4 жил суусан болол тэгэл хөдөө бөлөнгийн багш гэдэг нэг юм байдаг байсан. Тэгэл хөдөө тэгж мал тэгж явж байгаа 1949 онд одоо нэг одоо энэ нөхөртэйг нийлээд Улаанбаатарт очсон би. Тэгээд Улаанбаатарт очиод яг олон гадар хэлээд яг би ер нь тэгээд Улаанбаатарт очиод манай нөхөр өөрөө цэргийн хүн байж исэн. Тэгээд би зөвхөн нэг өөр нэг бичээч мичээт нэг тиймэрхүү юм хийж яваад 1952 оноос баха Улаанбаатар төмөр замд ороод тэгээд манай нөхөр чи яах вэ удирдах ажил хийж явдаг хүн багш энэ байж байгаа л тэгээд энэ удирдах ажил хийгээд би тэгээд өөрөө төмөр замын одоо сургууль тэгэхэд одоо техник комментэр гэж байгаагүй шүү төмөр замын сургуулийн комбинат гэж байна. Тиймэнд курс сургуульд суугаад тэгэл төмөр замын мэргэжилтэй болоод тэгэл төмөр замда 30-аад жил ажиллаа. Тэгээд тэтгэврт болсон. Тэгээд тэр хооронд яг би нэг 11 хүүхэд төрүүлсэн. Тэгээд яг тэгээд ажил тэгэд чинь бид нэр одоо тэгээд жилээр ичнэ хоногор тэгж чөлөө байхгүй 45 хоног ажилд ордог. Нэг 45 хоног ажилд ордог. Тэгээд тэр хооронд тэгээд нэг 45 хоног л нэг одоо хүүхд чухтан галтаа нэг 45 хоногчгоо тэгээд ажил хийгээд тэг ер нь завсарлаагүй. Энэ төмөрдөмөд ажиллаж байгаа л тэгээд итгэврт гарсан. За. Тий. За тэгээд одоо та бол одоо энд хүрэлцэн ирсэн хүмүүсийн бол хамгийн одоо дээд өндөр настай хүмүүсийн нэг байна. Тэгэхээр одоо та бас одоо өөр хойч улсын ураг удмынхандаа энд хүрэлцэн ирсэн хамтуудаа зориулаа сайхан ерөөлөө үг одоо хэлэхгүй тийм ээ. Тийм одоо яг тийм хүмүүс одоо их сайхан байдсан байна. Би одоо ингэж баярлж байгаа нь юу гэхээр миний ээж гэдэг хүн одоо энэ жаажаянда гэдэг хүний үр сад болж энэ төрөд бид нар ч юм бол хамаагүй зүүн баялаа сумдыг хойш дандаа хангаад төрцгөөс улсууд. Тэгэд ийм сайхан үр удамд төрөөд бид өөр хөөхтэй ийм сайхан юмд оруулаад энэ миний хамгийн бага охины ач охин нэг шүлэг өмсөж байгаа үед энэ жаажингийн тухай нэг шүлэг өмссөн тэр охин яг соёлын их сургуульд байдیں۔ Тийм өөрөө зохиогод өөрөө шүлэг зохиод яг шүлгийн нэг 2-3 дугаар уралдаанд төрүүлсэн хөлт байгаа юм. За чи манай удмаас нэг шүлэг зохиогод уншаадахаарай. Тэр олон төмний дунд. За чи нүр улаалгааргүй айтах юм уу бичээрэй гэж би зохиод явсан. За би бичин гэсэн тэгээд энд өмссөн. Ажтахлын бичсэн байна. Нэг тийм л өөр удамтай тийм л хүн байна даа юм. Баярлалаа танд. Яг одоо өөр удмаа одоо надаас хойш эднэр одоо таслахгүй ингээд зурлалдаж явцгаах гэж бодож байна. Ийм сайхан өрөөдмас тийм сайхан эзэн боёнд ингэж өрөөдман 85 нас 89 одоо 90 хүртлийн шахуу ингэж ийм юмд оролцоод ингээд хамгийн ахмад болоод явж ийн гэхэд эмийн маш их өндөр байна. Одоо тийм тэгээд бусдынхаа одоо уран ажилд залуучууд бүгд ингэж ороосоо миний удмынхан л гэж ингэж бодож байна даа миний хөө. Баярлалаа танд. Аз жаргал үг хурдудаанаас хүсээрэй юу. За баярлалаа минь. Ургийн баяр сайхан болж байна. Сайхан зүсэж байна уу та? Сайхан зүсэж байна уу? За танаа одоо
Ураг удмынхны баяр одоо бас өргөн дэлгэр сайхан болж байна. Сайхан бол. Юуны өмнө өөрийгөө сайхан танилцуулаад энэ одоо бас ургийн баярынхаа сэтгэлдлийг бас манай үзэгчтэй хуваалцахгүй тий. За баярлалаа. За би ч одоо энэ хянгуу гэдгийн хамгийн том хүүгийн хинэр байж байгаа юм да тий. Тэгээд харвагаас 56 онд нэгдэлд маллал. Тэгээд нэг 58 онд энэ хөтөө суугаад тэгээд 10 төгөд гараад тэгээд нэгдийн малласаар агаад 90 онд нэгдэл хөвчлөгдөө тэгээд тэрнээс хойш хүмүүсээ өөр хөвгттэйгээ ингээд сайн сайхан яваад энэ воентой хүний хайлагаар ингээд сайн сайхан явж байна хөөхөн тий. Тэгээд нэг ураг удмынхандаа сайхан өрөөлөө үг одоо бас хэлэхгүй тийм ээ. Оо энэ ураг удмын онцгой энэ сайхан ингэж сайхан ингэж одоо нэг дэх баяраа хийгээд одоо хоёр дахь баяраа ингээ хийж байгаадаа би өстой баяртай сайхан байна. Одоо ч юу гэж хэлэх юм бэ? Зохион байгуулсан хүмүүстээ баярлалаа. Тий. За. Зохион байгуулсан улсуудаа нэг дээд зэргийн баярлж явдгаа ерөөсөн. Тий. Сайхан баярлж байна. Одоо тэгээд тий урт насалж удаан жаргаж сайхан явах болтугай гэж ерөөж дээ. Сайхан зүсэж байна өмнөхөө. За, ургийн баяр сайхан болж байна. Оо, сайхан болж байна. Өргөн дэлгэр ийм сайхан баяр болж байна. За, тэгэхээр өөрийгөө сайхан танилцуулахгүй тий. За, би самдангийн хамдаг гэдэг. Би 8 нас хүртэл эцгийнхээ гардаар мал дагаж өсчөөд 8 наснаас сургуульд суугаад 7 дугаар анги төгсөж хөдөөжихын техникумд яваад Арангаад очиж 4 жил сураад ирээд хөдөөжих үед ажиллаж байгаа. Тэгээд 66 оноос зөөлд очиж зөөлийн үржил станцад зоо техникчээр очиж ажилласан. Хантайгаа хоёулаа тэнд очиж ажиллаж байгаа. Тэгээд тэнд 8 жил болоод тэндээс тархтын эрдэмчилгээний станцад ажиллаад мэргэжилтнээр ажиллаж байсан. Манай өвгөн маань агроном мэргэжилтэй. Тэгээд зөөлд эрдэмчилгээний ажил хийж тэнд ажиллаж байсан. Тэгээд тэнд ажиллаад 8 жил болоод тэгээд юуны тархтын хөдөлмөр нэгдэлд мэргэжилтнээр ажиллаж хөдөөжихөн бүтээгдэхүүний мэргэжилтэн хийжсэн. Тэгээ би 1983 онд Өрөнгө аймагт шилжиж ирээд. Тэгэл Өрөнгө хөдөөжих удирдах газар мэргэжилтэн хийж байгаа л тэгэл 90 онд тэтгэвртэй гараад өнөө олон хүүхдтэй эхийн югаар тэтгэвртэй гарсан. Тэгэл одоо газар тариалангийн ажил 90 оноос эхэлсэндээ тэгээд одоо болтол хийгээд одоо жилөндөө гарчаад ажиллаа хүүхдтэй өгч байна. Тэгээд танаа ургийн баярд бас өдгөө сайхан бурлууд олноороо байна. Хүүгд багчууд бас олноороо байна. Ер нь одоо бас нэлээд сайхан олон хүмүүс суулцсан, нэгнтэйгээ бас хөөрөлдсөн их сайхан одоо ургийн баяр болж байгаа шүү. Тийм учраас одоо бас та өөрийнхөө ураг төрлийн хүмүүстэй сайхан ерөөлөг дэдэг одоо өргөн барихгүй тийм. За энэ сайхан ургийн баяр болж байгаа ахын дүүс төрөл төрөсөд бид бүхнийг уулзуулж энэ баярыг зохион байгуулж байгаа хамт олон улсуудаа энэ өдрийн баярын мэндийг хүргэж урт удаан насалж сайн сайхан жаргаж ажил хөдөлмөр нь өөдөө яваарай гэж хичнээн өрөөж. I've been on my own, trying to find my way home, a familiar home that I never seem to let go. Өргөн өвшөөдөө. Өнөөдөр өвг биедээ ах トゥ ураг төрлөө мэдэж үлгэр жишээ 5 жилийн зайтай ингэж ураг шин сэтгэлийн хадам талархлыг өргөн өвшөөдөө.
Alındırış tere son önü. Hayır oraya. Sayın Göt Hop. Бид энэ хоёр таасраад өрөөлөх сайхан бүгнэсээр Аргасаа хөтлөж ахын олонтой болоорой. Хүчтэй сайн хөтлөж хүү олонтой болоорой гэсэн цагаараа өргөдөж чилээ.
За урд бүрдийн салбараар орно. Хөргөө хөвдөр дараа урд. Холонтой даваа сүрэн хотойтой мөнгөтөр. Мөнгөтөр төрүүлээ. Мөнгөтөр. Ингээд хажаагийн ургийн Холон унзаа. залуу холон хоёр дугаар үзүүлээ. Эрүүгээ. Чөбөх. Багийн нийшээ гарч юу? Энэ наавн жинхэнэ. Энэ хүн боороо төгөн. Мөнгөд хараад хоёрын. Тухлах аав шиг түүшигтэй холоос сэргэх бараан сүртэй огон тада домбурлан ханхайсан ноён хайрхан бидний шүүтэй өөр хаштай удууж үлдээсэн шүтсэн ган толгойн гомтмин ургийн хэлэх мянган үрсчин учрын зонгод таньда ирлээд ээжийн өргсөн сүү шиг ёроолтэй элсэн говьруу ярсан урсгалтай оддыг ундааж амьдрал бэлгээдсэн онгим
өрің бетіне аршан өр хачтауду жүлдесең үйің ойды тәкін шуте ған тұлғыты ғанды ғондың төмен оргеңі келді хемяңдың 친 오칠은 전거도 당당히를 대대 오늘 듣지 않도 벨치생 алтын тазымен бетіне нотыға оғыдетсе зойедан жин оны күртіді батымасың нотыға ұры қачтан ұду жол десең 땅 통ղật ngón đông thời min 오르갱이 힐헤 명흥 무르스친 오치른 전어도 당당일대대 오르허시던 우두 줄대생 우잉우이드 당흥 슈테 땅 통ղật 간다 건동 태민 오르갱이 힐헤 명흥 무르스친 오치른 전어도 당당일대